За сайн байна уу мэгмэр ах? Сайн байна уу? Сайн. Та сайхан засч байна уу? Сайхан намарч гад. За. Мэгмэр ах энэ манай подкаст бөөгийн тухай сонио ач ингээд подкаст байгаамаа. Ингээ удам дамжсан удган зарангуудыг оруулдаг урьж. За. Өнөөдөр тантай энэ таарландаа маш их баяртай байна. Та өөрийгөө биднэрт нэг сайхан танилцуулаач. Нутаг бас ижи аав эмээ өвөө. За би Өвсгөл аймгийн Улаан улсмаа Монгор баг амьдардаг Улаанбаатар Мягмар гэж хүн байна. За тэгээд би одоо энэ бөөгийн тухай ярихад би одоо дөрвөн үедээ явдсан миний удам патрааго. Миний эмээгийн ээж нь долц дуудган гэж хүн байсан. Тэр хүн одоо 1867 онд мэндэлж. За хэдэн онд өв авснаг бол би тодорхойлж мэдэж чадаагүй. За тэгээд 1927 онд тэнгэр дэвшсэн байдаг. За миний буурлаж эмээ сегмэд дуудган дархтан алдар дуудган сегмэд гэж хүн одоо 1902 онд мэндэлээд 13 наснда 1925 онд ээжээсээ өв авсан байдаг. За тэгээд ээж нь 1927 онд дуудган гэдэг хүн тэнгэр дэвшиж манай 1950 онд манай Улаанбаатар гэдэг хүн цэгмэд дуудганаас мэдэлсэн байдаг. Тэгээд 1982 онд ээжээсээ өв авсан. Дархтан дархан зайран Улаанбаатар гэж Монголын байрны нэгдсэн өвлийн дархан зайран хэрэмтэй тийм байх юм аа. За тэгээд би тэр хүний том хүн. За буурлажаас 13 настай байхдаа одоо унаж эхлээд тэр нь одоо эмнэлгээр яваад тэгээд ахлаад 19 настайдаа 1993 онд одоо уур авч одоо бөөгийн замналаа хийсэн байт юм аа. За тэндээс хойш одоо 32 дахь жилээ одоо энэ хар тэнгэрийн замнаар Монгол тэнгэрээ дээдлэг шүтэж ингэж яваад одоо энэ хурц явнаа. За энэ хугацаанд бол яг уу одоо над алдаа унаач хэлэх байсан. Тэгээд мэдэггүй чадахгүй чимэх байсан. За миний одоо буурлажийн шавын болох хүн одоо гоостаа дайран гэж тайган дайран хүн байсан. За энэ хүн анх одоо бас надтай холбогдсон түүхэн их сонин түүх байдгийг. Манай буурлажийг ид одоо залуу удагун байх үед одоо тэр гоостаа дайран гэж хүн 5 настай саа гэж өвч одоо дайраад амар нүүр ам хажуудаа гараад ингээд одоо тайган бүх удган дайран одоо дийлээгүй. Тэгэхээр аав нахсаал дайран гэж хүн гоостаа дайран аав нэг одоо жороо явдаг хар морины хамтаар манай буурлаж за энэ минер хөөхөд хийж аваарай та одоо манай тайган дайран одоо дийлэхгүй халлаа тэгээд авчирсан байдаг. Тэгэхээр тэр хүн гэртээ 6 сар байл гэж бөөлөж харагдаад нөгөө хүүхэд зүгээр болсон. Тэгээд одоо буцааж одоо аав ээжд нь аваад яваад тэгээ манай ээжийг буурлажийг одоо ээж гэж дууддаг. Манай аав ах гэдэг. За ийм учиртай. За тэгээд 1987 он намар манай буурлажаас ирж гоостоо дайран одоо өв авч одоо бөөлж ихсэн. За урд нь бол өөр хүний шав байсан ч байж болох юм би тэр нэг өөхрөөхөн бол мэдэхгүй. Ямар ч байсан би ээжээсээ ирж одоо онготойгоо хуураагаа онгод аваад явнаа гэдэг. Яавтайгаа хадланд намар хадланд байхад бид хоёр дээр ирээд тайганда гарч байсан юм дүүхтэй. За тэгээд тэр утгаараа миний буурлаж одоо тэнгэр дэвшсэн хойно
би одоо хууронготтой тэр үед бол одоо би нас залуу ярин тэгээд энэ хуурмор татаад байдгүй үедээ ингэхнээс ичиж зовдөг нөгөөтхөө нуудаг за ийм байлаа. За тэгж байгаад 96 онд би айл гэрээ болж ихэнтэйгээ нэгдсэн. Тэгээд 97 он хавар би дахиж унаад бүр одоо 3 өдөр шин ухаангүй хүнээ гарт ороод хоёр сүйж одоо энэ хоёрын юу цоороод тэгээ одоо ингээд бие даахгүй байхад одоо тэр агоста зарим багш маань одоо миний бол одоо энэ хоёр хөвтөс юм надад одоо за залуу болсон хүн тэр одоо энийг авах болохгүй одоо чи ер нь одоо энэ олон жил явж чад ингээд яасан энэ би тэгээ айл болж гарахтаа нөгөө нэг хуураагаа унгадаг өөрөө авч гараагүй ээж ингээ одоо гэртүүлдээдсэн манай ээж хоёр ч одоо надад 13 4-тэй байхад одоо хоёр тийшээ санал бодол нийлэхгүй талцсан байдیں۔ Тэгээд маань Улаанбаатар хотод дээр зөөрсөж өөр хүнтэй одоо гэр бүл болж амьдэрсэн байгаа юм. Тэгээд яасан чинь би тэр ээжингээ гэрт одоо хуурагангод хайж яваад тэндээсээ болж тийм асуудалд орсон одоо унаад сэргэхгүй болоод 3 өдөр сөн ухаангүй эмнэлгийн зүгээс яаж чарга хэмжээ аваад дийлэхгүй. Тэгэхээр одоо энд yon манай дэрээд за энэ гадаа манай ээжийг нэрлээд тэднийд одоо онгодон байна. Тэр авдранд нь байна. Гэрт нь оролж ирээ одоо энэ босгох гэдэг. Тэгээ оролж ирээд босгаад одоо энэ сан зэржмэн өргөд одоо хэдэн ундаа нэг тэгээд явдیں۔ Тэгээд тэндээс хойш мөн би 3 жил авахгүй гэж гүрээсэн. За тэгээд энэ яалтж байхгүй одоо өөрийн дүүнэр гэр дотроо хайлтарч унаад хөлгаар нь уураад ярин одоо миний дүүнэрт бол бүтэм өчтэй юм байхгүй өөрөө мөн тэгж явж мараа тэгээд одоо арабгүй одоо багшаараа баста багшаараа одоо нонгодог аюу миний энэ онгодан одоо хоёуг бол тэр хүн тэглэж яаж өгсөн байд. За тэгэл ёо авсан. Тэр хүн бол хэлсэн надад. За эндээс хойш чи одоо 7-аас 21 хоног дотор гэрийн урд зүгрөө 9 тохоо газар унаа тэрэг морин мал юм дөхөлж болохгүй. Гэрийн ард чиглэр 9 тохоо газар дөхөлж болохгүй. За одоо ингээд энэ шинэн үедэр шинэн одоо эндээ хэлтгээ сондгаа тоон дээр одоо энэ аян хөлөвтэйгээ харьцаж онгод тэнгэрээ дуудаж байгаа гэж ийгд надад үлээсэн байт. Тэгэл би тэр ёс жайгаар нь явсан онгод тэнгэр бол надад маш одоо дуртай хүлээж авч одоо ингээд хартан тэнгэрийн одоо жинхэнэ улаачийн зам ингэж эхэлсэн. 97 онд. Аа 97 онд эхэлв. 97. Зөв. Ер нь тэгэл над хэлсэн. За энэ бөө хүн гэдэг чинь би бөө боллоо гэд хүн үздэггүй. Хүн аргалдаггүй. За чи энийг бол ер нь сайн дагаж мөрдөн шүү. Энэ гаднаа нүлэнээс одоо өөрийгөө хамгаалах хэмжээнд төгсөн хооня. Одоо ийм үйлдэлийг үзүүлэх хэрэгтэй. Тэг эхлээд өөрийгөө хамгаалчихдаг. Ангид загсан. Би тэгээд аавтайгаа харьцдаг. Одоо тэр үнтэй харьцдаг. За тэгээд энэ зүйлдээ бол миний тэр онгодон шийдвэр бол одоо өөрт мэдрэг чиглэсэн. Ерөөсөө одоо сууж байхад гаднаас орж ирсэн хүний одоо үйлдэл юм одоо болохгүй юм одоо нүдэнд харагдан тусдаг. Одоо ийм болсон. За тэгэл би яг ойр зураа
бас хүнээ юм үзэж эхэлсэн. Одоо тэндээс очинда явлаа гэх тэр чинь 2008 он хүртэл би одоо тийм явсан. Тэгээд одоо үзэж харагдаж эхлээд ер нь болж байсан. Тэгээд тэр хүрээндээ явсан. Тэгээд би бол тэгж өөрөө тийм нээлттэй олон түмэнд танигдах гэдэг үү. Тэгээд одоо ч ер нь тийм одоо тэгэл хөвчээр танигдаж байх шиг байна л да. Тэгээд явж байтал одоо Монголын бөөгийн нэгдсэн эвлэн тэргүүн жаргал сайхан хурандаа одоо энд байгаа. Тэр хүнийг маань нөгөө нэг цөөл суусан их нэртэйгээ ааван өөрийнх нь шав Бахама загтаа гэдэг салуу. За Хөвсгөл аймгийн Эрдэнэ хайрхны тактик зайран, Эрдэнэ Баатар зайран, за Монголын бөөгийн нэгдсэн эвлэн дархан зайран хан тэр ах маань хинжүүлээ та. Бач жаргалгүй. Одоо энэ байгаа туул гэдэг одоо ийм хүмүүстэй очиж манай буурлан одоо хээрийн онгод байдаг. Хээрийн онгод тахаад за тэгээд тэр хэдэд одоо албан ёсоор надад танилцуулж одоо миний хүүхдийн надаас хойш одоо энэ юу болов одоо гэдэг энэ хүн тахиж шүтэж аргата зөөлөлж ингэж явнаа гэж одоо тэднэрт яагаад танилцуулаад ингээл бараг тэр одоо өөрийнхөө бурхан болохыг бол мэдж байсан байдаг. Тэгээд тэндээс хойш нэг 2 сар болж чадаагүй да. Тэгэл аав маань тэнгэртэй ирсэн. Тэндээс хойш одоо энэ байгаль энэ зүгээс одоо надад энэ тахилгад дуудаж ирж оролцуулдаг юм болсон юм л да. Тэгэл одоо миний хүүхдүүх бол ийм. За энэ яг өөрөнгөө хэмжээнд бол би ядарсан догсон хүмүүст бол их л тустай юм болж авдаг. Одоо сүүлд нь одоо ийм гадар ирж одоо миний онгод тэнгэр бол ийм гадрыг гэж аялдаг. Одоо тэгээд би энд бас хүн надад одоо засал үйл хийлгэхээр улаан улсын мас тахиж очиж аваад энд ирсэн тийм ажилтаа явж байтал одоо ингээд одоо суморн нутаг аймгийн одоо соёлын явнаас та одоо боломжлт бөмөр билэн тухай одоо ярилцлага өгч тэгээд одоо тэнд үзүүлж ингэж өгөөч гэсэн. Тэгэхээр би бас одоо чинь хүн туусаа өөрөө бас одоо чинь би тэдэ хэмжээний одоо том одоо эмээд аавтай ийм хүн чинь бас түмэнд бас нэгэ таниулъя гэсэн үндэснээс би энэ дэрийд оролцоод одоо энэ байж байна да. За таныг ирсэнд маш их баярлалаа. Тэр завшаанаар ингээд бид нартэй таарлаа. За тэгээд манай энэ подкастын гол нэр нь бөөгийн тухай сонин хачин гэдэг нэртэй. Үүгээр би танд юу хэлэх гээд нэхэр та одоо бөө мөргөл гэдэг маш их тийм далдын сонин зүйл их болдог байх гэж би боддгийн. Танд ярьж үлдээж исэн аавын чинь ч юм уу, эмээгийн чинь ч юм уу тийм ачирхалтай, сонирхолтой танд ярьж үлдээсэн тийм аман яриа байвал бид нарт ярьж сонирхуулаач чадаа. Аман яриа. Тэгээ одоо ээж аав биш эмээгийн чинь ч юм уу, аавын чинь ч юм уу ингээ бөөхөн штэ тий. Онгод тэнгэртэй холбоотой одоо манай онгод тэгжийлаа нэг тийм хүндний засал хийсэн чинь нэг тийм сонин юм болсон даа гэд танд сонирхуулж ярьж исэн тийм түүх байвал хуваалцаач. За одоо тийм хүн засал хийгээд ингээд тэгээд гэсэн бол онгодын үзүүлж ирсийг сонирхолтой ачаалтай зүйл ч юм уу. За ер нь бол одоо тийм талдаа би сайн санахгүй байна. За манай эмээ бол надад одоо маш их дагуулж явдаг байсан. За тий надад хүүхэд байх. Тэгээд одоо уланд гарч тэр онголог хайрхан гэдэг одоо манай нутгийн бас энэ тахилгатай тэрнийг тах энэ ганц удаа бол надад авч гарсан юм дэндээс хойш бол морин явж чадаагүй да тэр. Тэгээд тэгтээ бол надад их юм зөвлөж зааж байсаа. Тэгээд өндөр хайрханд одоо ингээд залбирч мөргөхтэй
одоо хажууд нь очдгоо юм, дээр нь гардгоо юм, намд гадраас харагддаг юм. Тэр харагдахдаа одоо ингээд тэр усан одоо дамжлагтай газар нь олж одоо ингэж яад юм. Тэр үедээ бол надад улаач болно гэж чиг бол тэр хүн таньсан байдаг. Байсан байх гэж би боддیں۔ Тэр үед бол би тийм улаач болох юугаа зүгээр унад барьдагч болоогүй байх үедээ гэж явж байна. За тэгээд тэр бөөгийн занзлын тухайд бол надад маш их юм зааж өгсөн. Одоо ер нь би тэрнээс нь хазаадгүй. Одоо ингээд харахад энэ одоо сүүлийн үеийн одоо гарч байгаа зарим юм хүмүүсийг би бол сонирхон одоо хардаг, ханддаг өөрөө. Тэгэхээр зэрэг бол эдгээр бол ерөөсөө сайн. Энэ нь бол одоо би шашныг бол бүгдийг би дэмжиж боддог. Энэ бол үнэн бодтой гэж боддог. Одоо ламын шашин шалгаа байхгүй. Сайн нэг нь бол арга байхгүй сайн байдаг. Ер нь дээр муу гэж байхгүй. Тэгтээ тэр аяг замнала буруу хийдэг. Ийм учраас л одоо энэ алдаа гарахаас үүш. Тэгээ ингээ харж явхад одоо тэр заан үйл хийж байгаа манай энэ эмээгийн юунд бол эдэ дөхөхгүй шал өөр байдаг. Ерөн дээр одоо юу бол одоо жишээ нь одоо миний олон түмэн тарааж өгдөг ард зутлаг гэхээр зэрэг 9 мөнгө ургамлаг одоо ол тайгаас нь харагдаж аваад авчраад нунтглаад тэгээд одоо яахад чи дээр өгшигийн дүүнд ягараа да нэг арц өгөөрэй да тэр юунаас үнээр тансаг одоо юу тэгээд засал үйл хийх үедээ бол одоо нэг аргашаан усаар одоо ариулж байж зан үйл хийдэг. Тэгээд тэр уул хээр одоо бөөлөө хийх тохиолдол нь бол одоо хоёр тохиолдол гэдэг байсан надад тэгээд сургасан. За гал тахих үед нэг өдөр бөөлөх тохиолдол байдаг. Ус тахих үед бол нэг өдөр бөөлдөг. Хүний зан үйл заслаг бол өдөр хийдэг. Хээр хийдэг. За ер нь тэгээд тэр одоо хээр гадаа бөөлөө хийх үедээ болцсохгүй юунаас эргэлэх гэж одоо өөрийгөө тэр зан үйл засал хийж байгаа хүмүүсийг тооруулан ингээд одоо улаан цагаан даавгаар одоо ингээд холоор ингээд гортик хийж байгаа голтон болдог. Ийм байсан манаа бол гэж над хэлж өгсөн манаа. За ингэхгүй бол яах вэ гэж чинь одоо ингээд юу дуудаад ууснаа ус дуудаад ирэх үед одоо хэн нэг нэдрэмтэй нэг хийв ус юм харж тэр зан үйл хийлгэж байгаа хүмүүс бол одоо муу юм дайрагдах ийм одоо тохиолдол гардаг. Тийм учраас ийм маягтай байдаг гэдэг. Одоо ийм бол над одоо энэ огт тэгээд одоо гал тагж байна гэсэн чинь хоёр хов цаа мөссөн тэр гудмаар чиглэл бараг зарим нь явж харагддаг фэйсбүүкээр маар харагдав. Энэ манай ёсонд бол тийм юм бол огт байхгүй. Ерөөсөө тэр хоёр хувцас бол би одоо энд намайг өмсөд гар гэсэн. Би зэт тийм байхгүй. Тийм бол би чадахгүй гэж над руу анх яригдл хэлсэн. Тэгсэн би за тэгвэл та тэр танд ууцгаар зөвхөн тэндээ байгасан яг одоо тэр юугаар л би байгаа. За тийм тал юм байдаг. За тэгээд тэр шин шав гэж одоо төрөлхтэй бас захидаг. Одоо манай уурлаж болно тэгж явж байна. За миний хүүчи тэр хуурхтай. Үд дөнгөж ингээ үдшин бүрээ болонгот одоо уура татаж болохгүй шүү. Энэ үед чинь гадар уснаа гүйц, онгод тэнгэрэн гүйц, харав одоо муу юм нэг гүйц бүгд ид одоо ингээд хөдөлдөг үе. За энэ үед чи өөрийгөө хамгаалах чадваргүй онгодаач оруулж чадахгүй яваа хүн одоо гинтэх асуудалтай. Энэ
одоо гаднаа байрлагд орох одоо юутай тийх юм бол одоо чи өөрөө илээ балайч болж мэднэ. Одоо ухаан орон гарan болж мэднэ. Одоо шөнийн 11 цагаас хойш одоо. Тий 12 цаг арай болоод байх үед одоо чи уураа татаж. Одоо тэгээд тэр өмнө удаан хугацаагаар биш ингэж онгодаад чи гэж байх. Тэгээд чиний онгод ороод ирэхдээ тэр удаан дөрөвнэ. Юу онгодаач. Онгод чинь өөрөө чамаг өдөрт наа гэж ярьдаг байсан. Тэр юу тэр бол одоо энэ байдаггүй шүү байгаа. Харин тэрээс хамаагүй болчиход шүү. Тий. Тэгээ одоо ингээд яахаар зэрэг сүүлийн үе чинь бөө болно гайл шууд хоёг хэж аваалаа гэл бөөлдөг. Манай дарахад ёсонд бол тийм байхгүй. Хоорав нь ууртай 3 жил яан болно. Тэрэндээ одоо багш нь үзээд за энэ хүн бол хоёг авах болсон байна гэж үзэх юм бол одоо хоёг нь өвлөлдөг. Тийхгүй болоогүй байна гэвэл дахиад сунгад. Эдэн жил явж болно. Бүр одоо хоёг авах хэмжээнд хүртэл онгодоо буулгаж чадахгүй хүн бол бүр насаараа тэр явж боломжтой гэж ярьдаг байсан. Тэгээ чинь одоо бол шууд энэ бүү болох юм байна гэдэг одоо ингээд яа. Би одоо энд над Улаанбаатар хотод бол над олон хүн хандсан. За намайг бүү болно гэсэн. Тэгээ би одоо бүр сугнагаа бэлтрахаа сочтол энгэргээ балуулаа. Ямар ч юм мэддэггүй одоо хэдэн жил балуулаа. Тэгээс үүд амьдрал авахгүйч бидэхгүй боллоо. Одоо ямар учиртай байна. Та нэг тайлж өгөөч гэж. Над бол одоо энэ тоол бол бараг 60-70 хүн ирсэн байна. Эрэгтэй эмэгтэй. Тэгэхээр одоо онгодоор ингээд дамжуулаад яхад тэр хүнд бол ямар ч тийм одоо бөө болох тийм юм бол байхгүй. Бүр ураг удамд ч байхгүй. Хүмүүс одоо тийм юм бол одоо тааралдж байсан. Энэ тэр чинь бол одоо байж боломгүй зүйл л дээ. Тэгээд одоо сүүлийн үед тийм юм их л дэлгэрч байх шиг байна. Тэгээд танаа улаан урган тэгээд танаа улаан зайрын тийм нэртэй хүн байна. Одоо та тань хүн огт үзээгүй огт сонсаагүй нэр дуулдж байдаг. Тэгээ өөрөө танихгүй гадар одоо улаан бас одоо энэ бөгөн үлгэн нутг гэдэг нутгийн нэр барьсан хүмүүс их байна. Үүтэй зөндө. Тэгээд би бол одоо тэр улаан үзмэнд байгаа зарим өгч болов. Бүгдийг мэдлгүй яхад энэ 13-нд багтал тийм олон байхгүй. Тэгээд тэгэхэд чинь л одоо зөндө юм яа. Та ийм интерэл болд юм байна. Одоо энэ миний юуна бол за тэгээд миний ээжийн талан хүмүүс бол одоо олон том зарим байсан. Энэ удган бол байгаа. Хин гэж зарим байв. Хин гэж зарим байв. За одоо энэ хүүхдүүхний юм хамгаан дээдл нь бол удган хүн байсан. Туваа хүн. Дайдэ гэж одоо нэрлэгддэг. 7 хүүтэй нэг охинтой ийм хүн туваагаас давж ирээд Монголд 7 хүүгээ үлдээгээд нэг охин аваад буцсан байдаг. За тэгээд тэр 7 хүн нь бол одоо 5 зарим хүн байсан. Тэгээд ээжтэйгээ тэр онгодын хүчээр одоо насан туршдаа ээжтэйгээ онгодоор ингэж харьцаж яваад одоо тэгээд хин одоо тэнгэртэй авсан. Одоо тэнд бол одоо литв зарим чимгээ зарим гэж байсан, литв зарим гэж байсан, гом зарим гэж байсан. Одоо сиян зарим гэж байсан, жамсгаа зарим гэж байсан. Ингээл одоо миний мэдхгүй ээжнэж юм байсан юм одоо тэгээд би бол тэр удмаараа 5 дахь үед нь явдیں۔ Тэг ээжийн талаас. Тэр одоо тэр дунд нь миний сонсож байснаар бол одоо тэр чимгээ зарим гэдэг хүн надад нэг настай байгаад одоо нэг хүнээс айж ингээд өмдөхгүй болох үед бөөдөлнэ юм хонгиноор энэ байсан тэрэгээ авч надад үлдээсэн байт. Тэгэл би тэндээс хойш ягаагүй тэгээд тэр хүн тэр жилээ
тэнгэртэй бичсэн байдаг. Тэр хүн бол одоо товаага нутг руу дарахтууд бол ард авж ангана гэж ярьдаг. Товаага нутг руу ан хийж яваад мөнгөн бэлзэгтэй бэлзэг гэж ярина. Хаш чулуун соролтой ганцаа сарис гэж дээр үеийн бас нэг ховор тийм явуулда. Материал байсан тэр ногоон Монгол гутлаа гүлэмний угалцхай хийдэг тийм юмар хийсэн тамхины утаа тийм юу гэж ирээд тэгээ бойлоод тэрийг авчирж байсан. Тэрнийг мэддэг хүн амьд зэрэг соон тэрийг буулгаж ирж байна. Байна 92 настай буряд гэж юм байна. Миний нагцаа гэж. Энэ бас тэрнийг мэддэг бол манай нутагт мөн нэг 6-7 хүн байгаа. Өндөр настай. Тэр бол бас их чадвар. Тэнгэрээс хаанаас ч юм билээ тэр бөөгөн хүчээр тойл буулгаж ирсэн байдаг. Тэр хүн бол жил мэнгэн таарсан хөнгөөд 3 жил болж 3 дахь жилээ тийм тойл буулгаж ирсэн байдаг. Тэгээд тэр тойл нь одоогаас бараг 10 гаруй жил юм да. 18-9 жилийн өмнө байсан. Тэгээд тэр чинь өөрөө нас тэнгэр дэвшээд бараг 20 гаруй жил болцсон хойно очиход бол хоёуг хувцсан гадна тал нь онгож ганцсан болохоос биш. Дотор тал нь яг хэвээрээ. Модонд ил задгаа ингээд хоёр модны хооронд тэлээд ингээд тавьсан. Харин хэцэн гэрэг нь арьсан ингээд бөөр юу жоохон алгын чинь юм л тэгээд модны матастай нийцсэн. Тэгээд тэр тоолн тэнд байсан. Ирэн дээр онгодог бол би дахиж зөвлөд очиж үзээгүй. Байдаг баг. Тэрийг бол тахидаг ч юм. Миний онгодог бол тахиж болохгүй. Би эргэж хязаач хинч онгод гай болохгүй. Онгодог үлддэггүй гэж хэлээд өөрөө бол төрсөн хөөгдөг бай. Хүн байсан. Тэгээд үүнийг нэг хөөгд өргөж авсан байд. Тэр хөөгд нь байна. Хөөгдөд нь хөөгж байгаа. Тийм тэр хүүхдүүд дундаас нь бүү төрсөн үү? 90 байгаа. Нэгч гараагүй. Угаасаа өөрийгөө тахиулахгүй юу дахиж намайг битгий тэгээ би бол ингээ бойлоод явж байгаа тэр онгод бол орж ирнэ. Амбай дээр ингэж ярьдаг байсан. Өөрөө бол бас тэр их цонын хүн. Манай нутагт хоригээ хүрээ гэж байсан. Хоригээ хүрээнд ном уншдаг лам. Бүр цогцсон онцд юм гэдэг тийм өдөө хоолойтой тийм байсан ч байна. Тэгээд тэр ном уншиж байгаад гал зурчгүй байгаад. Бүр ингээд ойрхон гал зурч ухаан балартж гүйгээд. Сүүлдээ бүр мортой хүн дахиад гүйцдэг байсан. Тэгээд ирэхтэн тэр хүрээнийх нь хамбал амжаад энэ чимгээ бөөлөх ёстой байна. Тэгээд тэр хүн бөөлсөн хүн байхгүй. Хоёр талаа яваа. Тэгээд тэр хүн манай ээж нагц маань би 71 настай байна. Самбуу гэж хүн би. 72 настай дорж гэж хүн би. Эднэрийг байх өөрийн ингээд түүхээ яар ингээд яасан. Тэр чинь бас хоорондоо бас тэмцлээ юм гарсан байгаа. Тэгэнгүүт нь тэр жимгээ зайр гэдэг хүн ном унш. Хэдэн өдөр ном уншаад тэгээд өвөл баарын сав гэдэг нэг байдаг да баар. Шаазан баар. Тим савнд тэр аргашаан гэж юм хийгээд хэдэн өдөр ном уншаад. За миний хүүхдүүд энэнийг гаргаад энийг юун дээр тавьчих. Өхрийн хашаан дээр. За хөлдсөн байвал амар агуун хөлдөг бол амьтай байна гэж хэлж байна гэдэг. Тэгээд өглөө нутсан нөгөө нэг баарын савнд ийсэн усан мэлтэлсэн. Хөлдөг өвөл. Тэгээд тэрийг арай өөрийгөө угаад идэгж байсан гэж. Ийм энэ төр төв юм болоо миний удамд тийм би тэрийг бол баталж хэлэх хүмүүс манай нутагт олон байна. Тийм настай хүмүүс бол. За тийм хүндээ би тийм удман тэгээд яг би бол өөрөө тийм мундаг зайрын хүн биш. Хэсэг эдээ боловч ер нь нэг өвгдээ цаасаа зааварлах
үнэтэй байсан учраас онгодоо ёс жаяг дэг журмаг бол би ер нь хэнэч хилөө мэднэ гэж өөртөө тэгжил бодож явдیں۔ Да. Буруутчихгүй л хахад тийм ээ. Мегмарах та өөрт тохиолдсон тийм сонин жигтэй ч юм уу явдал тохиолдож байсан бол түүнийг ярьж өгөөч одоо бөөлж яхад онгодын шид мэдрэгдэх ч юм уу өөрт тохиолдож байсан тийм сонин жигтэй зүйлүүдээс та ярьж өгч болох уу? За ер нь бол надад одоо тийм өөр төм тохиолдсон тийм сонин яад байх юм бол ер нь байхгүй да. Одоо жишээ нь энэ балдан дорж хэлж штэ. Таныг бөөлж яхад ингээд бичлэг хийхээр ингээд юу ч харагддаггүй ингээд утас нь ерөөсөө бичиж болтгоо. Тэр бол би өөрөө тэрийг мэдэхгүй шүү дээ. Одоо хүмүүсийн таны талаар ярьж байсан юм чинь. Одоо нодлын нэг тэр бол би өөрөө бас бөөлж явж бас мэдрээгүй. Энэ хотод нэг гал айлын гал тавьж байсан. За. Тэгсэн чинь одоо гэрэл унтраадсан харанхуй шин. Одоо бүр 3-4 хүн маань хань эдэнд байхад тэр айлын гэрэл явж орж ирсэн гэдэг. Тэрийг бол би бол мэдрээгүй. Тэр айлын галаа морхон дуудаж байсан байна. Тэгэхэд одоо тэр галаа тавьж байсан 3 хүн байлаа. Тэгээ манай энэ машинтай тэр айлд намайг хөргөж явсан. Тэгээ манай хинэр байсан бүгдээрээ харсан байдаг. 12 өгсөн. Та гарахгүй. Тэгээ энэ хүн бөөлж байгаа. Тэрээс ганцхан лаасцсан. Тэгээд чинь гэр ингээд гэрэлтсэн байхгүй. Тэнгүүд нь би чинь нөгөө цуг сууж ирсэн хүмүүс чинь уцсны гэрлээс ажиллаа гэж загнах гал гэсэн чинь ерөөсөө хийж уцаасаа хийж уц яриа. Цаадуул нь өөрийн урдаас хаарсан гэсэн. Та гэрлээс Нэг хардаад. Тий. Тийм юм болсон л гэсэн. Би бол тэрийг бол мэд. одоо би уцсан дээр байгаад шүл бөөлж байгаа. Та одоо бөөлж яхад танд ямар мэдрэмж төрөх вэ? Та өөрөө одоо мэддэггүй гэж штэ одоо тэр тухайн үед юу болж ирсэн нэг. За би бол өөрөө бод үеийг бол мэдэхгүй. Бод үеийг мэдэхгүй. Тэр одоо Монгодоо дамлалаар одоо тэр тэнгэрийн горонд одоо би энд одоо намайг хүн цогж авч байсан ч Мэдэхгүй. Над бол тийм мэдрэмж байдгүй. Одоо тэгээд ер нь бол нэг хүний заслаг одоо нэг 30-40 минут хийдэг ямар ч хөнгөн заслаг байсан. Тэгэж байж одоо тэр хүнээ сайн сайхныг дууддаг. Яг өөртөө бол яг бас бахархах юм бол над байдаг. Одоо энэ Монголын бөөгийн нэгдсэн эвлэн одоо юу даргал сайхан гон төрсөн дүүнийх нь хүүхдээс тийм төрхийн тавцтай хүүхд гарсан. Тэгээд ой 7 сартай хүүхд одоо 7 удаа хаалганд орсон. Ерөөсөө тийм хүн чиг харах юм дэсгүй одоо 22 оноо намар би хүүхдийн цагаан аваа гэж одоо энэ такси аваа би одоо энэ намууд дахиж дахин 22-9 сар. Энэ таглэгд ирээд явхад одоо дараагийн өрөөндөө дуудаж үзүүлсэн. Энэ хүүхд болохгүй аргадаж болох юм даа гэсэн. Аваадсан. Бүр имлэгээс нь хүчил төрөвч мөрөв залгацсан тийм хүүхд. Аав ээж нь бол архан хүүхд. Аваадсан. За тэгээд тэр хүүхдийг засал хийж өгсөн. Тэгээд тэндээс хойш бол өнгөрдөг жил болтол нэг ч имлэг тэддээгүй. Тэр хор тавдрангууд буурсан. Дөнгөж сая намайг энэ ирэхэд эр засалд орлоо. Нодлон жил манайгээр тоочиж одоо яасан. Яасан сайхан. Өвөдөө олгож очиж 3 хоноод ирсэн. Тэгээд нэг амн хажуудаа гарцсан хүн. Оцсон. Одоо энэ хоттой хүн. Өвөл яар гарцсан юм. Тэгээд намар унтсаа өвдөл нэг шин унтаад ирсэн нөр хажуудаа гарсан. Эмнэлгээр яваад ямар ч атсан зайгүй. Тэгээ өвөл 2 сарын үед үлээ манад оцсон. Тэгээд цай балгаад амаа ингэж гараараа ингэж бариад байлаа. Тийм хүн батсан. Тэгээд одоо яг хуу заач болох юм байна гэж хэлээд яасан эндээс явж оцсон. Тэгээд заслаа хийгээд маргааш нь өглөө болсон тэр хүн цайгаа балгадаг. Одоо зүг байна. Ямар сайхан. Тэгээд тиймэрхүү юм бол нэг биш олон бий. Энэ болгон жил одоо таны одоо нэг ёсоор л одоо шид тийм үст.
Аа. Шид гэсэн үг үстэй одоо энэ болгон ч л одоо ер нь Одоо тэр эмчилгээ шинжлэх ухаан биш шүү дээ. Одоо тэр бол миний шид биш. Тий, онгодын Би яг шид. онгодоо бол зөв аргадаж чадж байна. Онгодоога тэр хүчээг тэр тухайн хийж байгаа хүнээ засалдаа хүчээр зориулж чадж байна л гэсэн. Түүнээс биш би бол одоо миний ойлголтоор бол улаач хүн гэдэг бол нэг үгээр бол одоо хэлмэрч Дамжуулаад. нэг нөгөө утгаар нь яг одоо тэнгэрийн хав тэнгэрийн орондоо бол одоо энэ гуйлагч л гэсэн үг. Тий, одоо гуйж шүү дээ. Дандаа хүнээ муухай юмаг сайхан сайн болгож хайрлаг гэсэн одоо энэ ингэж очдог. Өөрийгөө бол нэг гэж дээгүүр тавих хэмжээнд биш хүн тайдл хүн. Харин тэр одоо онгод тэнгэрээ хөлөглөөд явахдаа бол тэр одоо чаддаг юм байт юм бол одоо тэр Боёнтой сайхан юм аа. Танаас би нэг юм гуйж болох уу мэнх? За. Одоо ингээд та ингээд дарахад бөөгийн хуур юм байдгийн гэд ч юм уу ингээд үзүүлж болох уу? Манай энэ подкаст үзэж байгаа хүмүүс. Яг уу миний хуур бол шин цагаан хууртай одоо яваа. Би хоёр хууртай. Нэг нь эмээгийн хийж өгсөн хуур. Тэгээд энэ Одоо тэр нь тий? одоо жинхэнэ дарахад Хуур манжиг үү тий? За тэгээд энийг яг үзүүлээ. За. Тэгээд энэ одоо тэгээд энэ хуур гэдэг чинь бас онгод гэдэг чинь хуур аль болохоор одоо хөг ая сайтай ийм хуур байна. Дэдэ чинээ бас тэр хүн бол тэр онгодтойгоо нэвтэрч ойлголцож хүнээ юм хурдан шуурхаа одоо үзэх хүнээ төрөгийг харах боломжтой байна. Тийм учраас энэ одоо миний эмээгийн одоо над амилж өгч байсан одоо энэ гэрмэр энэ одоо моринехэн техник одоо яг энэ одоо 90 хэдэн оноо энэ урд өмөтэй хүнээ хийсэн одоо ингээд энэ жинхэнэ юу хуур байна Монгол хуур энэ дуу муутай за тэгээд би өөрөө нөгөө онгод тэнгэр яадаг болсон учраас энэ эмээгээ юу давхар байлгаад өөрөө энэ одоо шин цагаан араа нэг дуу За, таны шин цагаан хуур амилуулж авсан. За энэ бол одоо шин цагаан хуур. Одоо энэ. За энэ бас хууранд учир утгагүй. Тэр дуу муутай хууртай хүн бол хол явж чадахгүй. Хурдан юмаг олж харж чадахгүй. Гэх мэтэн одоо тийм юм бол байдаг. За энэ бус цан бол чи энэ SMS-тэйг бол андахгүй. За энэ хувьд бол энэ хувьд бол шин цагаан юм. Тий. Энэ яг би бас өөртөө амилуулж өөрийн энэ хуураар явж байх үед бас гаднаа нүлээд автагдахгүй байна гэсэн ийм утгаар авч явд юм аа. Мегмар ах та одоо манай подкастыг үзэж байгаа хүмүүс зориулаад Монголынхаа ард түмэн зориулаад хуураа татаад ч юм уу ерөөл хийж болох уу? Ерөөл Сайхан ерөөл айлтаж. Одоо нэг үгээр хэлбэл одоо таамалгүй. Тийм одоо Монголын ард түмэн одоо өөдөө дэшээ өссөн дэвжиж ирүүлийн хөвтэй нартай байгаасаа ч гэдэг юм уу тий? Та өөрөө юу гэж бодож сайхан ард түмэндээ юу? Тэгдэггүй яг хөө тэр чи байна л да. Энэ яг хөө зүгээр суугаад ерөөл хэлсэн чиг болно. Тийм та өөрөө мэдээл. Энэ хоёуг хувцас юмсад онгод орсон нөхцөлд бол тэр одоо миний ой тог талтанд одоо орохааргүй юм бол онгод гэж юм чинь тэр шүү дээ. Бууж ирдэг. Энд бол би одоо бараг 10 үг хэлэвэл ер нь тань чадахгүй л баг. Яг та өөрийнхөө л хэлэхгүй нэг сайхан. Яг би энэ хуураа үзэгчтэй зориулаад буулгаад яаж болно л да. За.
딩글 제가 흐를 때 잘던 데리게 되죠 한가 얼어나 딩기르든 하라타 나라타 해주든 온거 딩기르 주타든 아를 탕나 가르든 이리고 탕나 해주면 이늘이달리가 주룩대 하초 도사 올곡대 인요슨 탱그릇 열다 wakta jaokta 그거 멍상 울새길 하라질로 간독다 그리스테 델리게 담득진 토솔다밀 로록다 내 조릴리 졸릴 öreng 조릴리 졸릴 하라질 한도 자옥다 올건 나를 이게 오하 올건
헐떨질 살얼부흐는 호랄질 삼부흐는 도독다 일사흥르세가 엘리가르는 클려올질 등올릉르세가 득신사흥야올 대들 댕래 가도든 뎁짓남은 애지듯 도들 댕래 가도든 도산다웅 암굿 하르딜루질 한독다 하를겐을 질려옥다 우러벌구나 노질질 우인엔도도 잘룩다 알다가 노질질 아워를러늘 날릴극다 그허허 팅거리 지금은 흐릿해lal든 델리케다 시가 볼고 잘득다 호를보라가 훑득다 하타슴부흐는 뎁터질 하를슴부흐는 잘거질 아모타우흐는 누르거질 아미태월구만 텟극다 응디스태월구만 노르고질 울태월구만 텟극다 호하르나간 노가롤 하타서나간 뎁타 잘likta 하튼 델리헬레점은 훈존나 토슬질 이칠로이나 흐르탁 으클로이나 럭질 으르샬리발타 왁타옥다 슉슉슉슉 슉슉슉슉 하를타가 로소든 하마가라 속도 지륵다 흑르겐 흐르트 잘륵다 으르글렌 덕타 주적다 잘르금 머릴로질 잘브르렌 얼루각다 슉슉슉슉슉슉슉슉
За. За мигмар ахта маш их баярлалаа. Яста сайхан боллоо. За та сүүлийн үед босч байгаа гэхүү гарч ирж байгаа шинэ бөөнөртөө зориулж одоо сургаалын үгээ хайлаач гэж би танаас хүсэж байна. За захиж үлдээх захиж одоо сургах сайхан үгсвэл хайлаач та. За. Тэгээд би өөрөө яг уу энэ хар тэнгэрийн удам татраагаа дөрвөн дэх үед явдаг хүнээ хувьд занзанчлан мэддэг хүнээ хувьд хар тэнгэртэй бүч гарan жил нөхөрсөн хүнээ хувьд шинэ гарч шинэ өвчж яваа улаач нартай дахиж хэлэх юм бол одоо бүгэнгээ занчлаг зөв сайхан авч аваад одоо миний хөх Монголын усад өөдөдөшаа одоо үлүүхэн бүтсэн үндэс өхөн дэлгэрсэн ийм сайхан байдгын гэж өрөөгээд дахиж хэлэх юм бол одоо тэр бөөгийн замлаа зөв удам өгчлаасаа эртнээгээ юм авч аваач л гэмээр энэ цагт бол одоо нэг өөр юм зохиагаад нэг өөр жайг гаргаж гисэн нэг өөр юм зохиагаад нэг өөр жайг гаргадсан энэ ч галан бөө тэр ч галан бөө гэсэн тийм та байдалтай явж байдаг нэгдэлтэй эвдээ найртай нэгнээсээ юм суучдаг нэгэндээ заагаад өгчдөг мэддэг нэгэндээ зааж өгдөг за тэгээд энэ хуйг хувцаа одоо эртнээгээ ёс уламжлалаа өв соёлоо зөв авч үлдээсэй л гэж одоо дахих ванда энэ одоо миний харж байгаагаар бол энэ одоо зөвлийн үед бол айлг ой хувцтай айлг анган бо одоо их хүчтэй байдаг юм шиг ойл гэж байна. Айл болон онгод буулгаж авсан айл онгодгээр арай дүүрэн онгодтой нэг нь хүчтэй байдаг гэж боддог байна. Энэ бол үгүй яг алс хоочаа ирээдээ юугаа боддог бол олон онгод хэрэг хүнд байхгүй. Хүн нэг онгодтой бүрэн төгс боддог үетэйгээ холбож эзэмшиж чадах юм бол өөр гадна ямар ч онгодтой угаамаа ололцаад одоо яг аргалах юм аргадах юм аргадаад явах боломжтой. За тэгээд тэр өр хоочтой бол олон онгод үлдээн гэдэг бол тийм сайн зүйл биш л гэж би боддог. За энэ нэг бол бас болгож явмаар зүйл. Одоо тэгээд тэр чаддаггүй энэ дээр онгод тэнгэрөөдөг аль тийм том онгодонд очсон аль одоо эртнээ тэр мэдлэг чадвартай одоо онгод дарахтай тийм онгод одоо очиж залбирэхэд одоо хүчтэй болцдог гэж ойлгоод байна л да. Тэр бол тийм байхгүй. Тэр онгодтой хүч ирээ залбирлаа гэдэг тэр хүнд наалдахгүй. Тэр нэг одоо ер нь би 2-3 хүн харцаа. Би дагаж очиж байсан дөөгүй. Тэгэхээр жинхэнэ онгод орсон улаач юм бол эндхэн хотон уугуул хотон одоо эндхэн юм улаач хүн дарахад точоод миний буурлаа эзэн онгодонд очлаа гэхэд жинхэнэ онгод нь орсон бол шууд тэр газраас нь тэр хүний онгодыг аргадсанаа дараа шууд тэр хүний онгодын тамлаг дууддаг бол яг өөрийн дууддаг аваа хоолоогоор тэр үг үсгцлэн дагаад одоо яг онгод нь аваад явна. А тэгэхээр зэрэг ямар тийм анзаарахгүй. Эрн одоо жинхэнэ одоо онгод орж байгаа хүн бол ямар ч онгодонд очсон тэр онгодын тамлагаа тэр чинь онгод бөө болгон өөр тамлагтай. А тэр болгоно нь одоо ингээд очсон хүн бол дагаад одоо тэр онгод орсон хүн бол тамлаад явж.
тэгж чадахгүй л байна. Тэр бол надад анзаардаг. Тийм байж байгаад одоо олон том онгодод дамжиж яваад их том тэр ч онгодод дотсон би тэр чинь би тэр зарин голдом энтергээд ийгэж яриад байгаа юм. Энэ энтрэг бол болиул дээр л гэж би захин ерөөсө энэ бол үнэн. Одоо тэр би бол байгаа явдлага л хэлнэ. За тэгээд энэ сүүлийн үед бол одоо энэ нэг юм бол харин ёстой урамшууртай юм засарч байна. За энэ бөө хадаг хэрэглэх нь бол багассан сүүлийн 3 жилд бол илтээр мэдэн дарагдах багассан. Энэ бол зөв замнууд. Ерөөсөө энэ тэнд очиж хадаг самбаа модон дууж айлыг хөөхд харим хийж хайд улаан зам дэрчил хийж хайдаг. Тэр нэг улаан бэлжиад тийм монгод тэгдэг бөө энэ гэж одоо энэ олон бөөгийн холбоо галууд бол тийм юмнууд их гарч байна өө. Хаад уртаа гадраа галтай гэдэг. Гадраа харгаж авч чадахгүй. Тэгээд яг өөрснөө болж байна бүч байна гэж явж адаг сүлд нь юу хоочт нүгэл болж идэх юм да. Тэгээд ам өвдөх биш. Одоо тийм дамжуулж идэх юм байвал тэгээ одоо дамжиг нэртэй. За одоо тэгээд над бол энэ дэсийг ярих хэлэх юм бол байхгүй. За баярлалаа мэг баха. Тань сайн сайхныг хүсье, эрүүл их хүсье. За танаас ч гэсэн ажил юм. Үүлэн сайхан дүүрэн байх болтугай. За баярлалаа.